Олон улсын судалгааны сургалтад 7 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдана. Олон улсын сургалтад холбооны бүгд найрамдах Герман улс, Швейцар, Франц, Солонгос, Япон зэрэг улсын олон улсад нэр хүнд бүхий шилдэг 10 профессор урилгаар лекц уншиж 45 залуу судлаачид оролцож байна. Монгол улсаас Монгол улсын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, Герман Монголын ашигт малтмалын сургууль, Ховд их сургуулийн 28, гадаадын 8 ихтэй сургуулийн 17 судлаач оролцож байгаа юм. My name is Миний нэр Масашива гэдэг. Камамото их сургуулийн Японы Камамото их сургуулиас ирсэн. Энэ хуралд ингэж оролцож байгаа одоо их баяртай байна. Намайг өрсөн явдал маш их баярлж байна. Хүний хамтарч ажилладаг одоо групп коллег нь тийм Монгол мастер оюутнуудтай гэж байна л да. Тэгээд тийм учраас ингээ наашаа холбогдож коннекшн хийгээд ирсэн. Мэдээж одоо энэ Ховд их сургуулиас хэрвээ энэ миний одоо судалдаг сабжект буюу заалт их сэтгэлээр одоо хүмүүс оюутнууд сонирхоод мастер юм уу доктор курс сурахыг хүсвэл би одоо энэ харилцан ажиллагааны хөрлөлийг бүрдүүлэхдээ баяртай байх болно. Young students in Mongolia are interested in some. Ich sehe das hier als eine sehr schöne Gelegenheit, dass Энэ ялангуяа Азийн тэгээд Монголын мэдээчтэй оюутнууд бол энэ оролцсон байна. Тэгээд баруун Европ тэгээд Солонгос, Японы профессоруудтай хамтарч ажиллаад тэднээс бол маш их юм сурах байхаа гэж бодож байна. Математикийн шинэ арга технологиудыг суралцсан. Түүнээс гадна хоорондоо бол тэр тухайгаа ярилцаж бас асуух боломж гарч байгаа. Тэгээд түүний дараа бол эдгээр өөрөөхөө нутагтаа очиод бол тэр дахиад суралцах боломжтой гэж үзэж байна. Тэгээд энд бол Герман улсаас 3 профессор оролцож байгаа. Тэгээд 3 профессорын лекцүүд нь бол ихвчлэн одоо материал судлал, материалын одоо хатуу бүх чанар түүнийг тэгээд жишээлбэл эвдлүүл ямар одоо эвдрэл гарах уу гэх мэтлэнгээр тэрийг судалсан тийм математикийн томьёонуудыг бол судалсан байгаа профессорууд бүгдээрээ тэгээд тэр судалгаагаа бол бид нэр энэ бол дэлгэрэнгүй танилцуулнаа. Тэгээд тэрний дагуу бол оюутнууд бас тэр судалгаанд хамтарч ажиллах гэвэл оролцсон. Тэгээд хамтын ажиллагаанд талаар гэх юм бол тийм жижигхэн төслүүдийг бид нэр санал болгоод тэр төсөл дээр бас энэ оюутнууд ажиллаж болно. Studierenden kann man auf jeden Fall gemeinsame kleine Projekte sich überlegen, die man möglicherweise betreuen könnte. Thank you very much for Ингээд нэг намайг өрсөнд их маш баяртай байна. Би үндэ бол одоо Монгол оюутнуудтай ингэж холбогдож, Монгол профессортой ингэж холбогдож ажиллаж байгаадаа хэрэг гайхширсан. Тэгээд одоо цаашд ингэж хамтарч ажиллаад энэ Ховд сургуулийн профессортой оюутнуудтай ингэж хамтарч ажиллана гэдэгт баяртай байна. Улс орны хөгжлийн болон нийгмийн эдийн засгийн оюуны нөөц чадварыг бий болгох, математикийн шинжлэх ухааны анализын салбарт суур ба хавсрах судалгаа явуулж, техник технологийн шийдэл гаргах, шинжлэх ухааны залуу халааг бэлтгэх, Монголын математикийн шинжлэх ухааны өв уламжлалыг арвижуулан баяжуулах, тухайн уламжлалт тэгшитгэлийг бодох сонгомол загваруудыг өргөтгөж, тэдгээрийн онлын болон практикийн судалгааг гүйцэтгэх зорилгоор тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоогоор бодох математикийн хэрэглээний бүх салбарт тэр тусмаа инженерийн бүх салбарт мэдэгдэхүйцэн нөлөө үзүүлэх гэсэн үзэл санааг үндэслэн энэхүү шаардлагыг практикийн шаардлагаас урган гарсан асуудлыг шийдвэрлэхэд хөгжүүлэхэд ашиглах зорилгоор энэхүү сургуулийг маш чадварлаг дэлхийд судалгааны чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн профессор багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байгаа нь энэ юм а. За Симпа гэдэг сургалтыг Монголд бол бид нэр 4-р удаагаа зохион байгуулж байна. Хамгийн анхны сургалтыг бол 2013 онд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр зохион байгуулсан. Яаж байгуулсангаар би бол өөрөө Германд сургууль төгссөн байгаа. Тэгээд Германд бас докторийн зэрэг хамгаалсан. Тэгэд миний докторийн зэргийг удирдах гэсэн багш бол Франкфурт ам Майны хажууд байдаг Дармштадтын техникийн их сургуулийн профессор хүн. Тэгээд тэр хүн өөрийнхөө танил энэ Симпад ажилладаг Франц профессорын санал болгосноор Монголд анх зохион байгуулахыг бид нараас хүсэлтэй тавьсан. Тэгээд бид нар бол тэрийг энэ сургалтын зохион байгуулъя гэд тэгээд 2013 онд байгуулсан. Тэгээд амжилттай байгуулсан гэж бодож байгаа. Яг гэвэл тийм Симпагийн хүмүүс бол одоо манай шинжлэх ухааны технологийн сургууль дээр байгуулсан анхны байгуулсан гэж сая ч гэсэн үг хэлэхдээ бол хэлжлээ энэ Симпагийнхан бол. Тийм тэгээд яг энэ Симпа сургалтын үр ашиг нь бол Монголын залуу багш нар ялангуяа математикийн багш нар тийм ээ. Тэгээд ийм өндөр мэргэжлийн том профессорууд ирэлцээ тэд нартай танилцаад саяын багш Герман багшийн хэлдэг шиг тийм ээ тийм төслүүдээр хамтарч ажиллах өгөөд ирэхэд энэ өөр улсуудад зохион байгуулагдаж байгаа Симпа сургалтуудад бас хамрагдах боломжтой. Тэгээд энэ бол дэлхийд ерөөсө жил болгон 20 ширхэг 20 гаруй явагдаж байгаа шүү дээ тий. Симпагийн плакатын үснэ харсан уу тэр плакат дээр бол байж байгаа. Симпагийн сургалт бол жил болгон явагддаг.
Тэгэхээр тэр сургалтанд бас хамрагдаж болно. Түүнчлэн бас тэгээд энэ том профессорууд эдгээр бол бүгдээр өөрөө эрх мэдэлтэй, мөнгөтэй тийм боломжийн сайн оюутныг бол бас сургах сонирхолтой. Тийм учраас тийм оюутнуудыг бол сургах. Одоо жишээлбэл энэ Францад бид нар нэг оюутныг сургасан. Одоо энэ чинь ирсэн байж энэ Францаас ирсэн. Тэгээ Францад бол 3 жил Франц улсын засгийн газрын тэтгэлгээр суралцж байгаа. Жишээлбэл тэр бол одоо симпа зохион байгуулсны үр ашиг гэж бодож байна. Тийм учраас бол би одоо ховд ялангуяа энэ ховдын их сургуулийн математикийн багш нар бол энэ боломжийг сайн ашиглаасай тий. Тэгээ залуу багш ядаж нэг их ч гэсэн явуулаасай л гэж бодож байна да. Энэхүү сургалтыг зохион байгуулах нь олон улсын нэр хүндтэй эрдэмтдтэй харилцаа тогтоож цаашид сургалт судалгаа эрдэм шинжилгээний төсөл гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллах тухайн салбарын багш оюутнуудыг эдгээр нэр хүндтэй судлаач профессоруудын удирдлага дор магистр, докторийн сургалтад хамруулж ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид дурдж байлаа. Гадаадын өндөр хүчтэй улс орнууд тухайлах юм бол Швейцар, Австри, Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос гэх мэтийн орны 10 орчим профессорууд ирж текст уншиж байгаа. За мөн Зүүн Өмнөд Азийн Камбож, Филиппин, Солонгос зэрэг хөгжиж буй орнууд тэгээ Монгол улсын ихтэй сургуулийн төвийн болон ховд их сургуулийн 20 орчим багш нар оролцож байгаа. Нийтдээ 60 орчим олон улсын оролцогчтой ийм сургалт байгаа. Сургалтын гол одоо ач холбогдол нь манай сургуулийн залуу судлаач багш нар эдгээр өндөр хүчтэй улс орнуудын профессоруудын лекцийг одоо ингэж дэрэгдээс нь сонсох ийм маш сайхан боломж олдож байгаас гадна эдгээр судлаачдтай цаашдынхаа сургалт болон судалгааны ажлаар хамтарсан одоо хамтын ажиллагааны гэрээ байгуулах эдгээр сургуулиудад мэрэгжил дэвшлүүлэх ийм сайхан боломж олдож байгаагаар бидэнд бол асар их ач холбогдолтой ийм боломжтой ийм сургалт болж байгаамаа. Симпа буюу онлайн ба хэрэглээний математикийн олон улсын төв нь хөгжиж буй орнуудад математикийн судалгааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм а. 1978 онд Францад байгуулагдсан Ницца хотод төв нь байрладаг байна. ЮНЕСКО-гийн 2 дугаар зэрэглэлийн төв юм. Онлайн болон хэрэглээний математик гэсэн хоёр нэлээд ялгаатай сэдвүүдийн судалгааг дэмжих зорилготой ажиллаж байна. Симпагийн гол үйл ажиллагаануудын нэг нь судалгааны сургуулиуд юм. Жил бүр 2-7 хоногоор 20 сургуулийг төв алгасан хөгжиж буй орнуудад зохион байгуулдгаараа онцлогтой юм а.